Зохиолч С. Тэнүн 100 дамнасан хайр 4-р бүлгийн 19-р хэсэг. 1992 оны 6-р сар. Улс Монголын нийслэл Улаанбаатар хотод дэлгэр зун хэдийнэ айлчлан ирж нархуртай дэлгэр сайхан өдрүүд үргэлжилж байв. Гэвч хүн зоны сэтгэл гундуу, царай төрх гундуу. Шинэ нийгэмд хөл алдах шахан алхан орсон хүмүүс чожиртон аймарч дэлгүүрийн хоосон лангуу үр хүүхдийнхээ өлмөнцөлмөн байдлыг харах бүрдээ эрэхгүй санаашран өмнөх нийгмээ санагалзан дурсна. Хууль зүйн яамд тусгай хэлтэс толгойлох болоод жил хэртэй болж буй Ган зориг ажлаа тармагц гэрлүүгээ харсангүй. Хотын зах руу давхисаар нэгэн нууцлаг хашин гадан зогслоо. Өнгөрсөн хугацаанд огтхон ч өөрчлөгдөөгүй тэрээр яг л цэргийн хүн шиг цэвцэг алхасаар байшинд ороход хизээний танил төрхүүд угтжээ. Угтгсад дунд сайдаасан мөн амгалан генерал, санги хурандаа шарав генерал нар байв. Шарав генералаас бусд нь цөм тэтгэвртэй сууж, зарим нь бизнес эрхлэн, зарим нь нам гүм амьдрах болсон ажээ. Хэдэн мөчийн дараа хооллож дуусаад архины сүн 3-ntаа эргэх үед сайд амнэн цаг тур мөд жигдрэх төлөвгүй. Бэд хэдийгээр тэтгэврт суусан хэдий ч ухаан санаа минь урдных шигэ хിവэрэ. Санаа зовох асуудал их байна гэжгээд бодлогшрон дууга хурав. Санги хундахтаа нүд анин дуустал уучхаад амаа шилэмдэн төрд гаргастын ам ажил 2 алддэлэм зүрх боллоо. Шудраг нэгний ад үзэн сэмжийг хандлагч ажиглагдж байна. Гэснээ ганц зориглоо харц тогтоон инхэд чиний ажил төрөл хэр байна да. Бид одоо чамдал найдана. Ярьсан төлөвсөн асуудлууд ямар шатандаа явж байгаа вэ? Ялангуяа урд яваа манайхны аж байдал юу болж байна? Тодорхой яриач. Гэхэд бүгд сэртэлцэн өндөлзөж нэрэ юу болж байна? Нөгөө дүлээ сурахтай юу? Дөлгснээс ар гэрн гайгүй юу? Байрнаас хөөгцөн сурах сонсогдсон. Тогтоо амьдарч байна уу? Гэцгээв. Ган зориг ширээ тогшсон хэсэг бодол хийснэ. Дөл тун сайн байгаа. Хааныг нууцаар холбоо барьдаг. Яг өнөөдөр долгортой уулзсан байх ёстой. Батнам саяхнаас түүнд бүрэн итгэж араас нь сүүл тавиха болсон. Ар гэрн дажгүй. Хэсэг зударсан ч одоо хийвэн болсон гэв. Аль түрүүнээс хойш тогтож ятан байсан шарав генерал дөлийн тухай сонсмогц өндөлцөн босож тамиг хурдан сорох зураа. Бэд тэр хүү хэтэрхий оцолтой ажилд илгээсэн. Уг хүн сэргэлэн хямрлаг тулд алт хэсэж байгаа бах. Ар гэрт нь би санаа тавина. Саяхнаас л завшиж байна. Ёо химэн хэсэг төгдөрснээ. Нөгөө найз охин энэ тэр нь юу болсон бэ? Улсын ажил чухалж хүний амьдрал илүү чухал гэчгээд цонхоор хараад зогсчихов. Чухам хүнд хандаж хэлснийг сайн ойлгосон амгалан генерал мушилзан нэг тийм юм болох нь болсон. Ер нь дөлийг татуул яасан. Хэсэг дур зоргоор нь байлга сургууль соёлдж явуулъя гэлээ. Энэ үг бүгдэд таалагдсан бололтой Ган зориглоо хариулт нэгсэн харцаар харцхан хундахтайгаа тулган сандал дээрээ өндөлцөн. Дөл маань бидний гараас гарсан. Бараг л төрсөн хүүшиг минь дотн хүн шүү дээ. Эд аргагүй санаа зовж. Ийм бодох Ган зориг нэг асуудал гараад байгаа. Батнамын хүмүүс наашаа орж ирэх төлөвлөгөөтэй. Энд хоригдож байгаа ихрийн өрөөсөн Нямбатыгаа суллах, мөн хүний наймаа, дээр нь хүний эдэрхтний донор гэх мэт тун ноцтой зүйлд худгалдаж эхэлсэн. Гэтэл бидэнд дөлөөсөөр итгэлтэй хүн алга. Төр харцнахаас өөр аргагүй. Гэхэд бүгд урам нь хугарсан аятай дууга хураан архиа шимж эхэлжээ. Эцэст нь сайдасан өндийн босож зогсоод хундгаа өргөн дөлийн төлөө тогтоё. Бас цанги чи эргээд төрийн албанд ор. Ган зоригийн албанд ушаалыг улам дээшлүүлэх талаар бүгд хичээе. Тэд мөнгө ихтэйж бид туршлах сайтай. Багсаг мөнгө босгох тал дээр амгалан бид хоёр ажиллая. Гэд архиа нэг мөсөн хөнтөрч орхилоо. Монгол улсын их сургуулийн төв байрны үүдэнд оюутан бололтой хэсэг охид бөөгнөрөн инээдэм ханиадан болон хөхрөлдөж
хөгжилдөж байснаа. За баяртай намар уулзъя. Сайхан амраад сайхан зугаалаад ирсгээгээрэй гэлцэн тал тийш салан одцгов. Чанх ургаш төв талбай чиглэн ганцаар алхах нуруулга гойлог охин бол бидний сайн мэдэх хөөхөн шүрээч. Цэгцэх гიშгэн алхах шүрээгийн ингэр түрэн тавиах хөх, хонго шүргэн намрах задгаа тавьсан үс, урт чулуун хөл, цэвэрхэн цагаан царай, мойл хархан нүд, турхан бэлхүүсгээд хэнд ч харсан үзэсгэлэн төгөлдөр монголчонгоо болжээ. Угаасаа ч өр бусын үзэсгэлэнтэй охин л доо. Харцсан илүү томоожон бодлогошронгүй бас гуниглангүй болсон юм шиг. Зах зээл эхэлж Монгол даяараа хөл алдан сандрахад шүрээгийн гэр бүлд элдв бэрхшээл тохиолдсонгүй. Аав ээж нь ажлаасаа гарan хуулийн яам, ээж нь ч ялгаагүй гадаад явдлын яам руу боломжийн албан тушаалд дэвшжээ. Одоо ч тэндээ ажиллаж байгаа. Дүүл минь чи хаана явна вэ? Надад яагаад ингэж хандаж байгаа юм? Би хулан их ч өмнө буруутай гэж үү? Ер нь би юунд буруутай юм бэ? Хэрвээ нандан хараа зөвхөн чамдаа л өгсөн. Маш их санаж байна. Маш их. Тэрээр бодол давтан алхасаар сул асгарсан үсэн салхины аясаар намрах агаад зөрөн өнгөрөх хүн бүхэн эрэхгүй эргэн харж зарим ирчүүд нууцхан шүрс алдна. Хулан ихч та хоёр хаа нэгтэй хамт амьдарч байгаа бол тэрийг хэлж болдоггүй мүү? Би гомдохгүй. Угаасаа та хулангийнх. Хулан ихч загталтай арай өөр юм бичснийг санаж байна. Надад тэгж биччихэд араар нь өөр юм бодож болно гэж үү? Үгүй би зөвшөөрөхгүй. Шүрээ нэг мэтгэд гэрийнхээ гадна ирснээ анзаарч сая сэхэрэн орц руугаа орлоо. Очгоо дүүн дэвхцэн гүйж ирээд "Хөөе миний хараа" хэмээн дуалдаад ингэртэй нан үнслээ. Яг л дүлийнх шиг цоо ширтэг эрмэг хурц харц. Бүр нэвт шувч ирдэх агаад ганцхан дөлөөсөр гарч болох тийм гэж хэлэх аргагүй уйрам дүлгөөн өнгө төрөх. Нүдэндээ нулимс цэлэгнүүлэхийг анзаарсан шүрээ сэм арчаад гал тоогооруугаа шагаавал ээж нь ирчихсэн. "Өө, миний охин хижээлэн тарчихсан уу? Алив, гар авгаа, хоол бэлэн" гэлээ. Шүрээ юм хэлэх гэснээ болон очгоог буулгаад чимээгүйхэн эргэв. Том руунаас ганцорог гарч ирснээ эхнэртэйгээ сэм харт солилцсноо ширээ тулахад гэрлээ. "Цаадах чинь бас л гунхилж хаж. Чи дөлийг хаана байгааг хэлчих болтгүй мүү?" гэж аяархан аргадангүй хэллээ. Ганцорог эхнэр лүүгээ хяламхийн "Эллээгээд ямар хэрэгтэй" гэж анхнаас аль бүх зүйл буруу байсан. Бид нар залуусын хайр дурлалын асуудалд оролцох ёсгүй ээж. Ер нь охиноо гадаад явуулвал яасан юм бэ? Танаа ямар янз бүрийн байна уу? Бага. Гэхдээ охин маань явахгүй л гэх болов уу? Тэднийг ийн хүүрнэж суудал шүрээ орж ирээд "Ээжээ, би юм идмээргүй байна. Цайлгүй" гэсээр ширээн цуулаа. Очко аанаас шүрээ лүү зүтгэлэн үзүүндээ санжигнах зүйлтэй барилан хазлан тоглох аж. Шүрээ зүйлтийн ард дээрх дэвсгийг харж сууснаа. "Аава, энэ ямар учиртай зүйлт юм бол? Энэ үсэг юу илэрхийлнэ вэ?" Дүүл ахын хүзүүнд шүрээ гинэтхэн цайндаа хахан үгээ залгиснаа нүүрэн час улаан болон угаалгын өрөө рүү гүйхдээ дөлийн хүзүүнд ардаа оовсог шивсэн яг тийм зүйлт байдгийг санджээ. Гэрлээ их л гайхан цайндаа хахаад "Юу гинв? Дүүл ах яасан ичих вэ?" гэх зураа хоол аягалан ганц зоригт хоёр гардан бариад "Нэрээ хана? Хідүүлээ очгоогийнхоо төрсөн ээжтэй нэг уулзах юмсан. 3 нас өнгөрчлөө. Ер нь хүний сайхан үрийг авчхаад төрсөн эхтэй нь уулзуулахгүй байх их муухай юм. Хаана юу хийж яваа юм болээ? Энэ хэцүү цагт амьдрал ах нь ямар байдгийн бол тоо" гэж санаашрангуй өгүүлэхэд ганц зоригч бодол давтан толгой дохин сууж байлаа. Цэнгэлийн хур яг л үер адил шалбаатал урссаар нэгэн биеинд уусан жаргасан дөлд долгор хоёр хөлөрсөн биесээ тэврэн хэвдэж байв. Цаг хугацаа өнгөрсөн ч хэн өөрчлөгдсөнгүй. Байнга бэлтгэл сургуульттай байдаг долгор яг л хэвээрээ. Цэргийн хүн гэхээргүй турхан адлаа, шалмаг гавшгай. Долгор ихч яаж энэ бүхний даван туулдаг байна?
Ийм төрхөн, ийм эмзэг атлаа. Үнэхээр гайхмаар юм. Дөлгийн бодлыг таасан мэд чи миний тухайд бодож хэвтэн үү? Нэрэл манай албанаас ихэнх нь гарсан. Дандаа шинэ хүмүүс гэтэл би тааж гэсэн гарахгүй дээ. Эр нөхөртэй болоод энгийн сайхан амьдрах гоё биш гэж үү? Чи муухай маа. Яасан? Би гарчхул чамайг хэн хамгаалах юм? Би өөрийгөө. За тэр яах вэ? Хулангаа санаж гэнэ үү? Дөл цочих мэт болсноо үндийн шанаага тулаад маш тэр минь хаана яваа юм бол? Дөлийн хоолой зангирахыг анзаарсан долгор мөрөөр нь тэврээд энийг тэгт сурч байгаа гэсэн би судалсан. Найз залуу энэ төр байхгүй. Чи хүлээ. Удахгүй та хоёр уулзна гэж шивнэв. Дөл уртаар санаа алдаад орны дэрэгдэх ширээн дээрээс арх аяглан уух гэтэл долгор хориглон архиа болоо нөгөө тэд надад итгэсэн. Харин таал гиндв ганцхан намаач минь гिचгээд архиу жоргсон тул ахаад л санаа алдчихв. Долгор цаашлуулмар санагдан шүрээгээ бас бодсоор уу? Чи бүр шалиг. Гэнэтхэн дөл тажигнтал энэснэ. Та надыг тавлах гэж тэр холоос ирээ юу? Нөгөө хамгаалах, халамжлах яасан аа? Гэж дуржигнуулан долгорын төрхөн биег хумхан тэврээд орон дээр даран унамагц эгдүүдэд тавиа хөхрөн шунагаллаа. Хоёул хоромхон зур дур хүсэлтэй шатан бэби илүүгээ ухаангүй даран орооцолтон зуралдав. Дөл доошоолоход долгор яргалан гиншсээр хөлөө зугуухан дэлгэж чигтэн ягарах сарны дэлбэн умалцсан угтваа. Бэлгийн уруул хилүүг өрчөнд долоох үед долгор үснээс нь атгалан гэдэлцэн нумраад хэмээн уяхан хоолоогоор гиншиж эхэллээ. Дөлийн янаглал улам ширүүлсэн үтрээлүүн хилээнийг дүрэн нэг буцаан үе нэмгэн цаварчмаар нь шүүрдэн долоосоор. Байж чадан салганаж эхэлсэн долгор талмаарсан хар нүднээсээ нулимс сэлгнүүлэн өндөлдснөө хийлтэй хэмээн шивнсээр хөлөө улам дэлгэчв. Энийг л хүлээж чадан байсан тул аажмаар дээшлэх үед өвчөрч гантайсан бахархлыг нь шүүрэн атгалсан долгор тажаадан гиншсээр сарнаа юунтан амсардууллаа. Хав халуухан атлаа давчуу бариу орчинд зугуухан орсон элд гуй юунаасаа сугран алдах мэт нэгэн химих хүчтэй бүлэлдэхийн таш дуу хадаж эхлэвэ. Өрөөнд бөгчмөхөн залуусын амраглал халуухан. Ганцхан намаачин бүсгүйтэй танилцсан урагч нэртэй халах монгол залуу. Угтаа бол монгол төрийн нууц туршуулууд. Үүлэн бороонд сэрүүцэх нь бүхэл улам халуудсан уурсах хөлсөндөө норох учрах хувьгүй эрэм. Дөлийн хүчрхэг бүлэлтүүд улам хурдсаж яг өөдөөс нь хэмнэлт харуулан эвэх долгор бүсгүйн гиншилд мөн чангарсаар хоёр биендээ нэгдэн уусаад ухаан санаа нь үл ойлголцох ертөнцид нэгэнт хөл алтан мансуурчээ. Уйлмаар ч юм шиг. Ийм сайхан халах монгол өндөн гөөгөөд үзэгсэлэнд би юугаа харамлах хэн байх вүлээ? Ийм сайхан хатангоо монголчууд дур хүслээ төвчин нүүр буруулах хүн байхсан билүү? 19 дугаар хэсэг төгсөв. 100 дамнсан хайр. 4 дугаар бүлгийн 20 дугаар хэсэг. Хятадын нийслэл Бээжин хот. Энэтхэг улсад анагаахын чиглэлээр 2 жил суралцсан цогоо хулан маань саяхан энд иржээ. Хуучин засгийн тэтгэлгээр суралцж асан түүнд дахин тэтгэлэг өгөх боломжгүй гэсэн тул анагаах ухаан өндөр хөгжсөн Хятад улсад үргэлжлүүлэн суралцах бодолтой явна энэ. Зөвхөн эрдэм номд чамдаж өөр бусдыг үл анзааран ойр ганцаараа мэт амьдарч ирсэн хулан маань баг зэрэг жин хайж улам зэгзгэр нарийнхан болжээ. Хамт суралцж асан өр Монгол найз Сэлэнгих охины хамт Бээжинд хэд 3 хоногтоо Хятадын их сургуулиар орж танилцсан анкета өгөөд нутаг буцахаар элчин сайдын яам руу явлаа. Хаах олон энэтхэг хэмээх том гүрний төм бүмэн хүмүүсийн дунд нэгнээ олж нөхөрсөн Сэлэн бол тунж ялдан бүсгүй. Ар Монголын ахын дүүсийн нэг болох
Үзэгслэнгоо хулантай танилцаж нөхөрсөндөө туйлаас их баярлах бөгөөд нутагтаа ирмэгцэл зүйл бүрээр санаа тавин халамжлана. Хүн тэргэнд суун элчин сайдын яам руу явах зуур сэлэн амхураа байсангүй. Хулаан чи нутаг руугаа галт тэргээр яваад яах юм бэ? Би чамайг Хөх хотод байгаа гэртээ амраагаад дараа нь Ирээн хот хүргэж өгье. Тэнд одоо монголчууд эд бужигнаж байгаа. Үзэж сонирхох юм зөндөөн бий гэж шулганахад хулан мушаалзан чамайг төвөг болохгүй болж надад тэгж явбал сайхан л байна. Үнэндээ яарад байх шалтгаан алгаа гэд санаа алдав. Найзынхаа сэтгэл доторхыг сайн мэдэх сэлэн мөрөөр нь халамжлан дэврээд сэтгэл санааг нь засах санаатай тайвширтаа бүх зүйл сайхан болно надад итгэхээрэй гэлээ. Тэднийг элчин сайдын яамн дээр айхтар утаасангүй. Хулангийн бичиг баримтыг нэмүрчлэн шалгаж үзээд та явж болно. Асуудал алга гэжээ. Хоёр охин сугдалцсан инээлцээр хаалгаар гарахдаа нэг өндөр цагаан залуутай золтой мөргөлдчихсэнгүй. Хүн тэргэнд гар өргөн суугаад байрлуугаа яарвчлав. Араас нь харан харсаар үлдсэн хүн бол Санчир багш байлаа. Нэг хэсэг дөлийг хамтаар тусгай салаанд үүрэг гүйцэтгэж асан тэрээр албадаансаа чөлөөлөгдөн энэтхэг явах санаатаа нэхэн хөөцөлдөд бүдэж эс чадан хятад дахь элчин сайдын яаманд хамгаалтын албанд орж чадсан ажээ. Энэтхэг явах гэж зүтгэсэн шалтгаан нь мэдээж хулан. Нэг хэсэг ухаанаа алдтлаа. Хулан дурлаж алсан тэр бараг л мартагдах шахаж байтал ингэж тарах гэж. Араас нь нэхэх гэснээ болон хар хурдаараа дотгош гүйн орж хулан чухам яах гэж ирснийг тэр дор нь мэдчихв. Зүрх нь учиргүй догдлон халуун цуснд буцлан "Хувь ёроол гэж энэ дээ. Төөрч оллоо чамайгаа. Одоо алдахгүй" хэмээн аманда бовтонсаар элчин сайдын хаалгыг тогшлоо. Холын хамаатан элчинж түүнийг нэг их гуйлгасангүй чөлөө өгчхөөд "За Санчир минь, эрэхтэй загсан юмнуудыг маань заавал олж ирээрэй" гэсээр үүдэнд хүрэн чагнас хийснэ. Болж өгвөл энгийн хүн олж нөхрөл. Найдвартай хүн шүү. Ах нь энэ дуудаан суухгүй. Энэ бужигнааныг хоёул ашиглах хэрэгтэй гэд үдэж өглөө. Тэндээс гармагц галтэргний вокзал орсон Санчир тэр хавийг нүдгүүлгэн харж тасалбараа авчихсан гэж баймгүй юм аа. Арай удчихлаа гэж халгалсаар касс руу гүйж хүрээд хулан тасалбар бичүүлсэн эсхийг шалгуулсан боловч олдсонгүй. Машин арал явж дээ. Ер нь хурдан хөдлөө. Хөх хотоос вагон сууж магадгүй. Санчир тэр дорой байрандаа очин юм хумаа зэгзэлт суудал уулздаг охин нь ороод ирэв. Дүрлийдэл гайхан ширтэг Юмжир "Ахаа, та хаачих нь вэ? Юу болов?" гэж гайхширлаа. Санчир балмагцсан ч бие барин "Аа манд хүнд өвдөжээ. Би боцох боллоо. Гэхдээ удахгүй эргээд ирнэ." Юмжир гайхсан хിവэр "Надад дуулахгүй явах гэж байсан юм уу? Миний хичээлч тарчихсан. Таал явуулаагүй. Гэтэл" Тунирхаж гомрохсон Юмжирыг аргадан ангиртай наан тэврэх Санчир "Юу л да? Яг хэлэх гэж байлаа. Гэнти мэдээ болохоор л." Юмжир тайтгаран хөндөрөөд "Гила, харих минь. Би ч юмаа бэлдээ. Та тасалбар бичүүлчих" гэд паспортаа сарвайгаад "Орой 18 цагаас вагон хөдлөн тийм ээ" хэмээн шулганав. Аргагүйдсэн Санчир гэнэт цэрэлдээ автан "Цаг эрт байна. Хоёул амжина" гэснээ Юмжирыг сэвхээтэл өргөн орлоо зүтгэллээ. Төрөөхөн харсан хулангийн үзэгслэнгоо бий холбойтон тонтойх алиман өгзөг. Богино хормой дороос зовхох шулуун чирэг шилб гээд өнөөхөл гайхалтай үзэгслэн нүдний харагцаар авах үед Санчир өрн ирэхгүй сэрэлтжээ. Жижигхэн туранхай Юмжир эрхлэн гиншсээр даашинзаа тайлахад Санчир хориглон байлуулад хормойг нь сүхэн орд тушуулчихв. "Ахаа, эн чинь муухай." Гэг Юмжирыг үл тоон дотоожийг нь доошлуулан хөвчөрсөн эрэгтний араас нь тулгалаа. "Ахаа, удаан л та." Түнэ муутай Юмжир түүнд даанч гой санагдсангүй. Жижиг өгзөг, жижигхэн хөх. Махмира муутай годгор туранхай бий. Санчир хүчлэн бүлээд ор шажигнуулан овгонож
Түүний энэ үйлдэлд гайхширч чадах юмжир хэмээн бүлэлт бүрд завирлан бондогнож тулалт дүрх санчир төдөдөлгүй дур хана бололтой хэмээн айглан чичирсээр юмжрын умаа юунд өтгөн цагаанаа буцаж хальтлан юулж орхилоо. Аха, та муухай гэх охины үгийг эс анзааран чи юмаа үлдээ. Би вокзал руу явлаа. 7:30-д уулзъя гэчгээд үнсгчгүй гараад явчихв. Бүх хотын баруун дүүрэгт цэлгэр том хэрмэн хашаатай орчин үеийн хийцээр баригдсан 5 давхар хаусны гоёмсог тавилга бүхий цэлгэр том руунд өндөр янхгэр навчин тамхи өгсрэн суух нь Батны маж. Царай дөрхөн том базаахгүй харагдах нь эрүүл мэндийн шалтгаан уу? Ужид цэнгэл ихцнийх үү? Бүү мэд. Түүний хурууга инчдэх төдийд дэрэгдэн зогсох шалмаг байрын эр тонгойн бөхөлзөөд толгойлогчоо юу хэрэгтэйсэн бол гэлээ. Батнам сэвхийтэл болсон өрөөнд дотор холигох нь 60 орчим насны хүн гэхэд гайхам хөнгөн шингэн алхах нь аргагүй л тулааны урлагаар насаараа хичээсэн хүн гэдэг нь ээлтэй. Бэжиг баримт бүгд зэгцэрсэн үү? Би дуудахгүй хөөдлөнө. Асуудал байхгүй эз хэмээн 100 дугаар асуухад өнөөх шалмагэр ахин бөхөлзөн билээ. Ямар ч асуудал байхгүй гэлээ. Батнам үл мэдэг ярвааснаа цаадах чинь яаж байна? Ядад нэр авсан уу? Гэчгээд сандалтаа тухаллаа. Өнөөх Монгол 8-чин бүсгүйтэйгээ буудалд 2 хонсон. Ганлын гэдэг нэр сонгосон. Үнсэргэг үзэлтэй юм шүү. Өвөр Монгол огтыг огт тоохгүй атлаа. Ар Монгол бүсгүйд хөл алдаж бас Монгол гаралтай нэр сонгож ухаантай зөөлөг юм. Ийм бодох Батнамын царайнд өчүүхэн төдий хувирал эс ажиглагдан тамхи сорж сууснаа. Эмч дууд. Гэхдээ Монгол дамж уулаг шүү. Тийм. Цаатхаа ирмэгц над руу оруулаарай гэлээ. Хэдэн өдөр Монгол огттой зугаацсан архитаас сэтрүүлэн хэрэглэсэн Батнамын би үнэндээ л базаахгүй байгаач үүнийгээ гаднаа илт мэдэгдсэнгүй. Муу дүүгээ өөрийнхөө өмнөөс шоронд хийчихсэн. Одоо ч аврахгүй болохоо жумтхана. Надад итгэлтэй хүн ховор үлдэж. Энэ дүүл тун чадмаг залуу юм. Ойлгохтойхон залаад өгвөл их хэрэг болно доо гэж бодовч эргэлдсэн хിവэр байгаа нь ээлтэй. Нүд нэгдэн дунд иргэм насны бахимэр орж ирснэ. Толгойлогчоо. Зүүн Азийн цагаачтаас овоо даруун охид хэдэг боллоо. Угааж цэвэрлээд бэлэн болсон. Эрчүүдийг нь яахав гэхэд Батнам ярвааснаа. Хэл мэдэхгүй тэнгүүдээр яахав? Охидын зар. Эрчүүдийн үзлэгт оруулаад задал гэж тушаав. Өнөөхөр ахиадал Шанхай, Бээжин бас бус том хотуудаас оюутан охид нутаг үзэж байгаа. Өнөөдрийн вагонд суугаад нааш хөдөлсөн гэхэд Батнам овсхийн зочин наадах чинь харин сайхан мэдээ. Гэхдээ тэнд нь барихгүй яасан юм аа? Элчингийнхэн олдсонгүй. Гэхдээ тэд ирээнд хэд хонох ёстой. Тэндэл уухайс өөр юу байна гэлцэн ажил төрөл ярьж суудал дөл орж ирэн мэд мэдээд сандал суулаа. Батнамын царай хормхон зур тэнийн баясал тодорсноо. За жаргаж ханав уу? Би чамайг засуулчихсан тайган гэж бодож явсан энэ дөрөл байжээ. Монгол бүсгүй цаанаал шимтэй байгаа биз гэж инээд алдаад таг дуугүй суух дүүл рүү арх аяглан зүтгүүлээд зүүн Аз Тэрэгээс охид ирсэн байна. Нас балчир. Чи нэгийг нь авах уу? Хэмээн найр тавив. Дөлийн зүрх эрэхгүй шимшрэн хорсол төрөвч инээд алдан. Толгойлогчоо. Намайг ямар муухайгаар бодож байсан бэ? Би үнэндээ огтод дуртай. Та болгоовол хоёрыг сонгоод авчихъя гэлээ. Эр хүн удахгүй хэдүүлээ Монгол улсад очоод дуртай огтой эзэмтнэ. Хэмээн баргал хашгирснаа Бахимэрт хандан. Мандан чи энэ дөлийг дагуулад яв. Дуртайг нь сонгуулад дураар нь явал. Бусдыг нь бэлдэж бай. Би өөрөө шалганц. Гिचхэд шалмаг ирлүү хялалзан. Ян шин авшаа. Уула эмч хаачваа
гэж хашгирахтай зэрэгцэн хэнэгэн хаалга тогшлоо. Дөл Вандан хоёрыг гарахтай зэрэгцэн өвөр Монголын алдар дэмж уулаа ороод иржээ. Юутайч аав ээж минь сайн байгаа л юм байна. Энэ Батнам нохойг бас том эзнийг нь барьчих бол энгийн иргэн болоод амар жимээр амьдрах минь одоо болсон. Вангийн машинд тоглосон Дөл бодолд автжээ. Засаг солигдоод ёстой л хөл толгоогоо алдсан. Амьдрал ядуурч ард иргэд гудамжинд гарч эхэлсэн. Урд хэл нээгдэн ганцхан намаа эхэлж л амьдрал залгуулж байна да. Гэтэл хүний намаа хүүхэд хулгайлах хэрэг газар авчихлаа. Мэдээж урагшаа энд хятад руу явж байгаа. Энэ бүхнийг чадхаараа зогсох ёстой. Гэвчлэн долгор түнд Монголын амьдрал хэрхэн хувирсныг нэг бүрчлэн ярьж өгсөн. Батнамаас гадна том эзний гар хөл болсон хичнээн хүн байгаа бол бөөмт гол нь том эзэн. Тэр хүн хэн бэ? Ирчглээ гэх дуунаар бодлоосоо салсан Дөл машинаас гарan нэгэн байшингийн подвал руу орлоо. Өдөгхөн гэрэл эхүн үнэр. Хэд явсаар бараг мухарт хурж төмөр хаалга нээгдэх үед голдуу насанд хүрээгүй шахам хүүхдүүдийг хэдэн бүдүүн авгаа угааж цэвэрлэж харагдав. Дуусаагүй мүү? Аль хурдлаа. Наадуулаа ийш ноорвол. Гэх Ван залгаа том өрөөний гэрэл асаагаад Дөл рүү инэв хэлэн ёстой л ургаж буй цэцгнүүд байгаа биз. Тайланд, Вьетнам, Хойд Солонгос гэд газрын ойхид алив сонго. Би туслах уу? Гэж шаргонов. Золтой цохиод унгаачих шахсан Дөл арайхийн бие бариад би дөрвийг нь авнаа. Чи толгойлогчд хоёрыг гэж хэлээрэй. Гэхэд Ван Навтасхийн болохгүй эднэр чин тоотой гэв. Дөл түүн рүү цэглэн ширтснээ. Өнгөрсөн удаад чамайг тоогоо хэрхэн дарж сэм юу хийснийг чинь би мэдээгүй гэж санаа юу? Ер нь би 6-г авна. Алив хурдан орвол гэлээ. Дөлтөө зэндаархан хитэнтэй гар зөрүүлж үзээд үнэхээр бараагүй Ван аргагүйдан та 4-г аваа. Би тийм олныг гэснээ нудраг зангидан цооширдох Дөлөөс ширвэтэн айж дуугүйхэн толгой доглоо. 12-оос 16, 17 орчим насны 30-аад охид айж бүлтгэнсэн харцаар өөдөөс нь харах үед эрэхгүй шимшрэн далдирсан Дөл хамгийн намхнаас нь 6-г сонгоод Ванданд хандан "Хувцал би аваад явлаа. Эднүүсийн зарим нь гарын ая даахгүй үхэж мэдэн шүү. Хурдл" гэлээ. Дөл өмнө нь иймэрхүү ажлын тухай сонсож байсан ч гар бие оролцож үзээгүй болохоор Ванданд зүгээр л таамгаар хэдэн үг хэлж орхисон нь үнэхээр байгаа амжээ. Хаа нэгтгээс хулгайлагдаж эсвэл дөрвжирсэн охид хүүхдүүдийг Батнам хэрхэн наашчаас зохицуулдаг талаар там том л гадралдаг. Заримдаа охид өгсөн эсвэл зогтсон тухай сонсож тэр бүрээд Батнам хэрхэн хэлгэндэг байсныг хэд хэдэн удаа "Муу нохойнууд итгэл даахгүй охидыг бузарлцгаж" хэмээн хашигдж байсныг сонссон. Тэдний нэг нь энэ муу нохой байж. Охидыг хөтлөн хөдөлж ядсан Ванг дахин цочроохоор шийдсэн Дөл чи юундаа хөдөлж ядав? Дээр удаа юу хийснийг чинь би мэдсэн ч хавдарж өнгөрөөсөн. Эсвэл болох уу? Би толгойлогчд алтан хушуу өргөчхүүл намайг наад тураалуудаар чинь чагнаа зогсохгүй. Чи амиа гэн. Ер нь тэгье гэж зандарлаа. Вангийн алхаа хурдсан хаалганд дөгснөө царайгаа мөрчгнүүлэн өмөлцөж ирснээ. 6 арай л их байна. Танд 4 хангалттай штэ. Би аргалж дөнгөн. Тэгээд ч та охид сонирхдаггүй үсттэй. Дөл тачхантал инээснэ. Вангийн гарнаас тадан эргэтний атгуулад тэгвэл энүүгээр наад бандгар өгцгийх чинь. Ван цочин уулга алдаад за та амьд мэндэл аваад ирээрэй. Наадах чинь ямар том юм бэ гэж бачимдан бувтансаар машинд хүрлээ. Дөл дахиад түнд итгэл төрүүлэхээр шийдэн хамгийн өндөр охины ингэрлүү гараа шургуулan хөхнөөс нь атгалах дур үзүүлснэ. Ёстой л ургаж буй цэцэг юм. Ай сайхан хэмээн Вангийн үгийг зориуд өөрт нь хэлээд машин цуулаа. Та хаачихв? Чамд бадгүй. Би өглөөнөөс нааш ирэхгүй шүү. Одоо хурдан ор гэчгээд
Хааз нэмэн давхиж одлоо. Муу нохой. Араас дагах нь тодорхой. Яаж болдох вэ? Удам руу эргэн цардмал замд орох үед нэрэл толинд машин дагах харагдав. Нар шингэж байвж бүрийнхээ болох хаач юм. Дөл араас дагагчийг эс анзаарсан дүр үзүүлэн хэдэн газар зогсон огтд идэх уух юм шидэн өгөнгөө сэм болон цар хаачих вэ? Огтыг яаж аврах вэ? Огтыг зүхтаачаасаа гэж бодон орсон газартаа зориуд дуудсан ч өнөөдүүл нь байсаар л. Төв гудмаар давхих дөлийн өмнө хайрцагтай юмс өндөр атсан машин нэг тал руугаа хазаачихсан гэлтэрнэ. Гэнэт хааз өгөн урд нь гарна торомс гიშгтэл ачааны машины жолоос сандран мушгиж яг дөлийн тооцоолсноор өнөөх хайрцагнууд нь замаар нэг асгарч орхив. Ингээд даг. Дөл хурд нэмэн давхисаар нэг хэгчийг бараагүй орхиод хүнсний мухалгийн дэргэд зогсов. Тамхи 5 зас. Үгүй 6 гарав. Удалтагч сэрц хийснээ машин руу хялам хийгээд ганцагч ажилтай. Дууд нөгөө газраа. Энэ тун чухал. Тэр дороо хөдөлсөн дөл хоромхонд саадахгүй явсаар хотын зах руу ойртох үед нэгэнт гэгээ тасарчээ. Гахаа дахиад дууралдах шавар хашааны гадна зогсох үед даман халагч нэгдлээ. Айж бүлдэгнэх 6 охиныг хооллон хил нэвтрэлцэж ядан байтал долгор нүдээ бүтээлэгчгсэн хурч ирээд чи энэ огтыг аврах ёстой. Ямар үрэг даалгаварт? Дөл үгийг нь таслан арыг зохицуулсан маш хол хөдөө явал. Төв рүү мэдэгт тэд ойлгоно гэснээ огтд ойртон инхрийлэн тэврэхэд тэдч дөлийг аврагчаа хэмээн бүрэн итгэсэн аятай тойрон наалдах үед хэн хэнийхэн нүдэнд нулимсгэлтгнан байваа. 20 дугаар хэсэг төгсөв. 100 дамнсан хайр 4 дугаар бүлгийн 21 дугаар хэсэг. Бээжингээс хүн тээврийн тайсын цоомогц сийлэн хэсэг юм арж байснаа нам унтчихлаа. Болон унтах санаал нь нүдэ ансан авч нойр нь хүрдэггүй. Цонхоор жирэлзэн өнгөрөх хот суурин байгалийн өнгө төрхийг харах авч ой тойнд нь ямар ч сэтгэл хөдлөл алга. Хараатай юм шиг атлаа эсч юм шиг харна. Их нутууруга дөхөх тусам уг нь догдлморсон. Тэнд дүл байхгүй. Хэддүгээр ангид дүлээ дээ. Оюу хулан хоёрыг дээд ангийн бантнаар хоргооход дүл хэрхэн хамгаалсныг тодхон санана. Өөрөөсөө ах том биетэй 3 банттай ан ман задлтон цохиулж унсан хэрнээл эрслэн босоод л эрмэг хурц харцтай нүд нь огтхонд цавчлахгүйгээр сөрөн зогссонсон. Тэгэхэд л хулангийн зүрх догдлолоор дүүрэн тэгэхэд л хулан түүнд ухаангүй дурлсан. Шургаж унсан хулан татан босгосон дул хойшид би чамайг дандаа хамгаалнаа гэж шивнэсэн. Гэнэт нулимс урсаж бугаа анзаарсан хулан сэмэрчаад нүдэ анах үед ахаад л дүл тодрон тэгш цагаан шүдэ ярилцуулан хардаа дөл дээр нэмэх нь хулан тэнцүү хайр гоё юм уу гихэн чихэнд цурайлах шиг болов. Юу гэчиг туулах нь нэвдээ бид хоёр уулзрах заяагүй юм болов уу? Хэрвээ аав минь тэрчил галхуу авд ачаа ачуулаагүйсэн бол амьдрал ямраар ирэх байсан юм болоо. Дараа нь хангайхын асуудал тэгээд ийч улан шүүрс алдаад дүрлэгэр алаг нүдэд цавчлах үед ганц тусал нулимс под хийдэл дусах нь үнэхээр сэтгэл гэгүүлзүүлж орхив. Машинд хамт явагсад цөм дуг нойрондоо умбжээ. Нэг тийм сонин үнэр анх Бээжинд буусан цагаас л ханхалж эхэлсэн. Энэ машинд бүр айхтар үнэртэн. Доторч муу хайрах шиг. Хулан ундах гэсэн ч өөр болдоггүй. Оюу маань ухаалаг охин надад бүх учрыг хэлсэн. Дөл намайг ирж сургууль дээр очсон гэсэн. Гэтэл би санчрыг дагаад явчихсан. Бүх зүйл би буруутай. Манай гэр бүл бүгд тийм сайн хүмүүсийг бид нар зөндөөл гомдоосон. Гэтэл би төлөөс хайр нэг хэрэгтэй гэж юу? Нэг мэтгэд хулан асгартал уйлж байв. Жолоочор толиндоо харж анзаарсан бололтой. Гүня яасаа? Чи зүгэр үү? Гэж хэд хэлснээ замаас гарan зогслоо. Сийлэн зочин сэрснээ хулан хараад найз минь яагав вэ? Тавгүй байна уу? Алив агаар анцгалаа. Гадаа гарч дотор нь онгойж уужирсан хулан. Тийм ээ.
Би юу ч шаардах хэрэггүй. Дөл өөрөө л шидэг. Гол нь тэр минь эрв саруул яваасай гэж шивнэв. Зээл нь сонссон бололтой мөрөөр нь тэрснээ. Дөл та хоёр заавал учрнаа. Би мэдчихээн гэж хэлээд хоёр машиндаа суулаа. Өглөө наран мандсан хойно хөх хотод ирэхэд Сэлэнгийн аав уулаа гих хөнгөн шингэн биетэй тунчиг найрсаг ах ухтан гэрлүүгээ авч явлаа. Энэ манай аав ардын эмч хүн хөх хоттой л мундаг тордог юм хэмээн аваараа бахархан өгүүлэх Сэлэн цонхоор жирэлзэн өнгөрөх байшин барилга бүрийг нэг бүрчлэн танилцуулж явлаа. Намуухан явж алсан уулаа гэнэтхэн огцом жолоогоо мушхан морилцуулан давхихад Сэлэн сандран "Аава, та яава? Зөөлөн л дөө хөөй, аав" гэж хашгирав. Уулаа эс сонсогч царайлан хэсэг дотор муухардал давхиж сая хурдаа хасаад "Од оживгээр. Эргүүл араас дагаад. Би эрхийн үнэмлэхээ гэртээ орхичхож" гэд зөөлөн инээлээ. Сэлэнгийн гэр томхон саруулхан тоглог юм. Хамгийн гоё нь гэрт ормогцол зүг бүрээс эмийн үнэр ханх татаж хаашаач харсан цэцэг. Ямар гоё юм бэ? Гэнэтхэн хөдөө талман санагдчихлаа. Дөл бид хоёр тариан талбайн дундуур машинтай давхихад яг л ийм үнэр ханхалдаг байсан сан. Чи аам нэх бүрдээ дөл гэх юм. Өөр юм ярил да. Алив хоёулаа хоол идэ. Аав минь сайн эмч төдийгүй сайн тогооч. Булан Сэлэн хоёр өд өнгөртөл амраад гадуур гарч хөх хоттой танилцаж зөндөө удаан алхлаа. Уулаа тэр хоёрыг гарахад гадуур муу хүмүүс их болсон. Сэлэн та хоёр Жан ахыгаа дагуулад яв гэснээ. Хөөе Жан ахаа та гэд нүд ирмэх шиг болов. Хажуудаа хамгаалагчтай нэг хэсэг тухмуутай байсан ч сүүлдээ овоодассан хулан хөгжилтөө сэргэлэн болчихсон. Сэлэнтэй энтрийг ярьсаар төв талбай орж хөлөө эцэтэл удаан алхлаа. За буцуу, алхаж явах уу, унаанд суух уу гэж Сэлэн хэлэхэд хулан алхъя, гадаа гоё байна. Харин энэ ах. Жан ах яахчгүй бид хоёрыг дагаад ар Монгол орсон ч чадахгүй. Тэд инээлцээр урд нарийн гудам руу орох үед ард нь пидпад хийх чимээ дуулдаж хоёул уулдагалдан эргэж хардал Жан ах яаран гүйж ирээд "Муу хүмүүс байна. Ийшээ" гэсээр хөндлөн гудам руу эргэн хоёр охины хөтлөн гүйжээ. Галт тэрэгний вокзал дээр кассны өмнө хэсэг тэнгэлзэн зогссон санчир "Ганцаараа явг" гэж амандаа дуулдах төдий өглөөд зөвхөн юмжирт тасалбар авлаа. Яаж өгөх вэ? Бодол болж зогсдол ашгүй танил наймаачин залуутай тааран минд мэдээд "Чи өнөөдөр суудлаар буцах нь уу? Шууд Улаанбаатар руу" гэхэд өнөөх залуу "Тийм ээ, юу болов?" гэж гайхшрав. "Өө ашгүй. Энэ тасалбар манай дүүг их байгаа юм. Энэ пассворт нь чи өгчхөрөө. Намайг асуувал чухал ажил гэнэт гараад үлдсэн гэрээ" гэчгээд гарт нь бараг хүчээр атгуулчаад эргэн алхлаа. "Өөй би танихгүй штэ. Таарахгүй бол одоохон ирнэ. Жижигхэн туранхай охин байгаа. Найдлаа шүү" гिचгээд гүйчгэв. Санчир төв хаалгаар гарахдаа хүн тэрэгнээс юмжир буухыг хараад араас нь сэм дагсаар ашгүй өнөх залуутай уулзсан тасалбараа авмагц болчихлоо. "Юмжир минь хэсэг гинжгээсэн гоё байсан шүү" гिचгээд таксинд гардаллан суулаа. Уланг унаанд суусан гэдгийг тааварлсан санчир тэр дороо автобус вокзал дээр очин хэсэг хардснаж байснаа Хөх хот руу явах унаанд суужээ. Вагонд яваагүй бодвол гарцаагүй газар үзэж яваан байна. Миний өмнө эсвэл дараа хөтлөнө. Айгүй бол хамт явсан охин нь Хөх хотны үр монголч байж мэднэ. Тэнд байхгүй бол мэдээж ирээн. Үйлгээ ухаан сайтай тагнуулд ажиллаж байсан санчирт энэ зэргийг тооцох ухаан байлгүй яахав. Цаашид хэрхэх тухайга бодон хулангийн гайхам гой төрөх урсгал дөлгөөхөн харц шүүр салдан бие галбирыг үгээлэн хүсэл тачаалтаа автаж алсан санчир нам унтжээ. Вагон нэгэн химээр лүглүгхийн жигдхэн хурдаар довтлохыг хагаад губений цонхоор их нутгийнхаа агаарыг хантал үнэрлэн "Ямар гоё юм бэ? Үнэхээр их санжээ" хэмээн дуу алдах хуланд аяархан дөгсөн санчир "Нээрэл чи их удаж 2 жил гарan болж шүү дээ" гэлээ. Улан зугуухан эргэн
урд сормосоо дэрвэн дэрвсээр үрлэн алаг нүдэ хэдэнтэй анивдснаа. Нэрээ тийм бэ. Багшаа, та яасан сайн санаж байх юм бэ? Би ч хэр удснаа мартаж орхиж. Санчир тэссэнгүй урагш зүтгэн уланг тэрчхв. Цээж нь өөдөөс нь төрөн түмбэлцэн. Хинхэн шуугтны амсгаацаар уралдаа дөхөн зориг муутайхан үнсэлцэж байснаа ухаанаа гээсэн мэд шунаглан зүтгэцгэлээ. Бурхан минь, ингэж би чамд хүрдэг юм байж. Санчир мансуурын тачаадах сэтгэлдээ эрдүүхэн бодох зуур хуланг тайчин үцгэлчв. Бомбосгийн бултганснаа тэр аяараа өмнө нь сэрих том хүүх рүү шунаглан зүтгэж үзмэн ягаан товчийг нь ховдоглон өмглээ. Улан хойш гэдэн гиншхвэд нэг хөлийг нь өргөн чэлгэр гуйг нь элбсээр дотоожийг нь шувталчхав. Ийм амархан байсан гэж юу? Санчир дур тачаа шуналтай автан яарч өмдөө доошлуулад гантайдал хөвчөрсөн эрэгтнээ зүтгүүллээ. Ордоггүй. Онгон гэж юу? Санчир өвдгөөр хагас нугаран ахиадал зүтгүүлв. Гэнэтхэн тас хийх чимээ гарч хацар нь халуун оргин юу болсныг гайхан өндөгтөл чи чинь тэнийг юм уу? Наад гараа татаач гэгтүү гарч сая зүүдэлснээ мэдсэн санчир угсхийн нүдэ нухаллаа. Зүүд зөнтэй гэдэг ямар гой тод зүүд вэ? Хулангийн хөх яг тийм том сэргэр. Бүх би зарсхийх шиг болсон тэрээр чамайг би заавал эхнэрээ болгоно гэж амандаа шивнжээ. Хөх хотын авто товчоон дээр бомогц диспетчерлөг гүйж хүрэн бидний өмнө тэрэг ирсэн үү гэхэд нойрмог өвөр Монгол толгой сэгсэрж санчрын санааж амарчээ. Цаг хэртээ хүлээсний эцэс дараагийн тэрэгч ирж зоч дунд хулан дүрээрээ мөн байгааг харсан санчрын магнаа тэнийн зөөд минь зүүнтэй байжээ хэмээн бовтонсаар дөгтөл 40 гаруй насны шалмагэр хоёр охиныг найр тавин угтаад машинд суулгачв. Өөр Монгол охины аав нуу ах нуу. Харамсалтайгаар ганцаараа өглөх санчир таксинд цугаад энэ тэрэгний араас алдалгүй даг зоос арвин үгэн шүү гэхэд жолооч нь инээд алдан толгой дохилоо. Гэвч өмнөх машин гэнэтхэн хурдаа нэмэн ухаан жолоогүй давхисаар алга болчихов. Яадаг тэнэг вэ? Азгүй өдөр бололтой. Гэвч тийм байж өдийн хойно төв талбай дээр ахиадал хулан өөр Монгол охин хоёрыг олж харлаа. Зүүд минь яахааргүй зөнтэйсэн одоо алдахгүй шүү. Гэтэл харваас хамгаалагч байрын шалмаг хужаа огтоос огт холдохгүй дагаад болдоггүй. Энэ өөр Монгол охин нэг том даргын л хүүхэд бололтой сэм дагая. Гэвч санчир ахиадал бүтлгүйцчихв. Нарийн гудмаар гэнэтхэн эргэчгээр нь араас нь яаран ортол шалмаг хужаа хөндлөн зогсох хагаад чамд юу хэрэгтэй эндээс яв гэж яргана. Тэр миний шалмаг хужаагийн гар сарвалзах шиг болж зөнгөөрөө хамгаалсан ч угсраа зохилтын үчиг ололгүй нэгэнтээ нудруулаад дотор муухааран ойчоод өгчээ. 6 охиноо алдсан вандан дотроо маш их бухимдан байвч гаднаа муухан мушилсан толгойлогчд юугаа хийж хуухай маждгийн байгаа. Ингэхэд тэднийг яг яачихсан юм бэ? Гэхэд дөл жишимч үгүй. 2 нь амт тавьчихсан. Нөгөө 4 нь хариугүй амтд зарчихсан. Толгойлогч харсан бол голох байсан байх. Би чамайг бодоод харин ч жижигээс навсан шүү. Дараа томоос нөгөөрэй гэлээ. Хариу эс хэлж чадах ван их л бухимдаж буй бололтой наас чааш холхиж байснаа гэнэтхэн ёр нингэ Бээжин Шанхагаас ар Монголын оюутан охид буцаж байгаа гэсэн. Тэднээс хэдийг олж толгойлогчд тушаая. Угаас манай толгойлогч Монгол охидод тун нугасгүй гэхэд дөл сэрц хийсэн ч энд том газар. Дэмээ бах уу? Би л оролцохгүй. Гэхэд ван чи угаасаа манайхан мэдэж байгаа. Эрээнээс барих юм гэсэн. Харин хоёулаа эндээс хэдийг нь шүүрчхий. Хэдэн хүн явааг хэн мэдэх гэж. Чи битгий оролцоо. Би ер нь хүмүүсээ аваад вокзал явлаа гэчгээд цааш явчихав. Ван бол дөлийн дэргэдэл намжуу байхаас бусад үед бол айхтар аратналаг нэгэн билээ. Гардан тулаанд ч мундаг. Чухам яагаад дөлийг дийлж чадахгүй амархан ялагддгаач тэр өөрөө гайхдаг.
Монгол охид гинэ. Долгорын хэлдэг үнэн байжээ. Хэлээр гарахаас өмнө хэдийг суулгахаар шийдсэн юм байна. Саад хийх хэрэгтэй. Долгорт мэдэгдээ. Оройн нь Ван хоосон гуяа ганцгалчихсан амтан ирээд вагоноос гардгүй шүү. Уг нь 2-3 цаг зогсдог. Ядаж чихрийн мухалгаарч шагаасангүй шүү гэж уран мутаахан үглэж байв. Долгор маань ажиллаа сайн хийжээ. Одоо ирээнийг аятайхан өнгөрөөч хөлж болох нь тэр. Тэнийгээ ийм гигэн цагаан өдрөөр яаж барих гэв. Ядаж шөнө бол болгосон. Цагдаа магдад мэдэгдвэл асуудал үүснэ шүү гэж дөл зандраад бостол Ван жогтой инээснэ. Монгол охид хөөхөн боловч гэнэн. Эх амархан би ганц нэг үзчихл байла гэхэд дөл зогдуулсан. За яаж тэрв? Би бас сурал да гэхэд Ван саймшран дөхөж ирээд хэдэн гой бараа үзүүлээд хямдхан хэлдэг. Зориуд том эсвэл жижиг ёо заваачих болохоор мэдээж таарахгүй. Мухлаг явнаа гэдэл харж аль хөөрхнөөс нь хоёрыг нь дагуулад буудалд ормогц яг таарсныг нь бүр гоё үзүүлдэг. Охид шунаадл өмсөж үзээдэл би мөнгөө нэмэт хэлчихнэ. Тэдэнд юу байх вэ? Буцаж яваа амтд. Тэгээд л барааны хооронд янзлчихдаг. Гэчгээд Марсайтал инээжээ. Муу нохой худал хэлж байна. Монгол охид тийм хямдхан биш гэж дургуйцсан бодохдол чийч ухаантай юм аа. Надаас лав ийм санаа гарахгүй гэлээ. Ван улам өнгөрөн Зүүн Азийн охид цаанаал тунай муутай. Харин Монгол охид тэр дундаа халах охид үнэн шүүслэг. Даанч тэд дэндүү амархан гэж сайрхав. Цааш сонсох хүсэлгүй болсон дөл. За одоо болно. Улам явж өгөх нь. Цаагаараа юм хумаа бэлд. Маргааш ирээнлүү хөдлөн шүү гэж зандарлаа. Чи харж байгаарай. Энэ орой төв талбай дээр том тоглолт. Тэндээс би заавал шүүрнэ гэсээр Ван цааш эргэжээ. Оройн дөл зүсээ хувирган юмыг аж мэдв. Гэж бодсоор төв талбай ороход нэрэл төв түмэн хүн бужигнчихсан худалдаа 8 явуулын цэрэг хөгжөөнд тоглоом гэд их л хөл хөдөлгөөнтэй байв. Тэрээр долоорыг ирчихсэн явааг сэм харж нууцаар мэндэлчгээд Ванг нүдэрээ ирэн бидэрсээр олж огт хараа салгасангүй. Монгол охид андашгүй юм. Хэд гурваараа нийлчихсэн яв хагаад тэр бүр долгорт дохио өгөн анхааруулсаар байлаа. Нэг харахнаа Ван 2 охин дагуулчихсан машин лугаа алхах хагаад охид тэмч дуртай биш цааргалж харагдана. Ван машин дөхмөгц дотроос нь туслахууд нь гарч ирснээ яахихын зургүй 2 охиныг хүчээр суулган давхиж одлоо. Шийдчихсэн нохой юм аа. Долгорын нүдэрээ ирвэл хавиорд алга. Хаа хүрхийг нь эс мэдэх биш. Тэр дороо нууц байранд хурж яран орвол Ван инээ далдан угтаад толгойд нь шууд авгуулсан. Хүлэгтээ 2 охин луу гар занган чи хар да жинхэнэ Монгол. Тэр дундаа яг л болцсон гүйцэн жимснүүд. Намайг их басаад байлуу гэлээ. Энэ удаа илүү ухаан зарах ёстойгоо ойлгосон дөл 10 руу ялгадаггүй нохой юу чи? Хэц. Маргааш цагдаа ирвэл би лав хамаагүй шүү гэж тавлав. Вангийн царай хувцгийн ёо чи яаж? Хөлөнд гинж байна. Монголчууд хөлөндөө төмөр зөөдөггүй. Харин өвөрчүүд өөр байх. Ван сандран хөлөндөө гоёмсог гинжтэй охины уутыг молтлон амных нь бөглөөсийг автал охин миний аавыг уулаа гэдэг өөр монгол хүн. Бидний явал гэж хашигчлаа. Ван бүр их айж бачимдан то гэж ээрлээ. Дүүлж учрыг гадарлаад хэмээн долоовор хурууга уруулдаа хүргэн дохио өгснөө Ванг хальт зохин унгаачгаад нүдээ ирмэлээ. Ван ч яолон унаад өглөө. Энэ мө дээрэмжинг би өөр мэдээ дагаад ирлээ. Аль бос. Би та хоёрыг гэрт чинь үргэж өгье. Хурдан холдохгүй бол хамсаатнууд нь ирж болцшгүй гэсээр нөгөө охины толгойн уутыг автал зөрхөн гүнд үргэлж мэлбэрэл ширтдэг. Зүүдэн дунд шөнө бүр гэрэлтэн манддаг. Үрлэн алагнууд бүлтгэн тормолцож байв. 21-р хэсэг төгсөв.